Сайн байцгаана уу? 9-р ангийн 6-гийн бэд суралцсан зорилтын хүрээнд түлшний шаталтаар үүсэх дулааны энергийг туршилтыг хийх гэж байна. За туршилтанд хэрэглэгдэх багшнуудыг хамбал штатив, бэхлүүр, дижитал термометр, ууршуулагч аяга, шүрмсэн чулуун тор, электрон жин, хэмжээс цилиндр, за шил аяга хэрэглэгдэх нь. За бодис сурвалжийн хувьд этанол түлш шалгаж этанолыг авсан байна. За мөн цаас модыг авсан байх нь. За энд усны температурыг 10 градусаар өсгөх байдлаар түлшний шаталтыг судална. За туршилтыг эхлэхээс өмнө түлшнийхээ массыг хэмжинэ. За этанолын массыг хэмжээ. За этанолын масс 294,28. Цаасны массыг хэмжээ. 1719 г. Модны массыг хэмжээ. 1994 г. За усны температурыг харах юм бол эхний ууршуулагч аяхтай усны температур нь 22.1, 2 дахь 22.3, 3 дахь нь 21.8 градус Цельс байна. Этанолыг хасааж өгье. Ус халаасны дараах байдлаар жигнэж үзье. Усыг халаасны дараах спирт дингийн жин 293,73. Усыг халаасны дараах цаасны жин 15,10 грамм жинтэй болох нь. Усыг халаасны дараах модны жин 19,3 грамм байсан байх нэ. За усны температурын зөрүү болон түлшнийхаа массын зөрүүг тооцоолж энергийг тооцоолох нэ. За энэ туршилтыг бид 8 дугаар ангийн түлш, 9 дугаар ангийн түлш, 10 дугаар ангийн түлш гэсэн сэдвүүдээр ашиглаж болох нэ.